Фиш авах юм. За бид явсаар хагаад Хятадын Хүүхат хотод ирсэн байна. Хүүхат хот бол нэг ойролцоогоор 3.4 сая хүн амтай. Нийтдээ нэг 17 мянган км квадрат газар нутгийг эзэлж байгаа ийм улс юм байна. Тэгээд Хүүхат бол одоо сүүлийн үед бол их өөрчлөгдөж байгаа гэж хүмүүс их ярьж байна. Энэний хамгийн гол одоо онцлог нь бол 2021 онд бол анхныхаа метрог барьж дуусгасан юм байна. Тэгээ 2021 онд метроныхоо шугамыг нээсэн. Шугам бол хоёр үндсэн одоо лайнтай, босоо болон хэвтэж тэнглэгээр үндсэн гол одоо жуулчдын болон энэ төв газруудаа холбосон. За дээрэс нь онгоцны буудлаасаа төв рүүгээ холбосон ийм хоёр лайн метро байгуулсан юм байна. Өнөөдөр бид нар явсаар байгаад энэ нэг сүм дээр ирсэн байна. Миний энэ ард харагдаж байгаа бол Алтан хаан гэж байгаа юм байна. Алтан хаан бол 17 дугаар зууны үед Монголын зүүн баруун хойд хэсгийг захирч ирсэн ийм хаан юм байна. Яа одоо энэгээр ингээд бид нар явна. За Төмдийн Алтан хаан бол Монголын баруун түмэн өдөртөж байсан Алтан уургийн хаан юм байлээ. Тэгээ одоогийн өвөр Монголын нийслэл Хөхөтөг үндэслэн байгуулснараа хөшөөг энд босгосон юм байна. За тэгээд Төвдийн буддын шашныг Монголд нэвтрэхэд чухал үүрэг гүйцэтгсэн ийм одоо хаан юм байна. Тийм учраас энэ хааны хөшөөг энд байгуулсан. За эргэн тойронд нь бол энэ Төвдийн сүм хийдүүдийг байгуулсан юм байна. Метрогоор яваад байдаг ганган дээлтэй залуучууд чинь энэгээр байна да. За тийм хараарай. За ингээд Төвдийн орчинд байгаад байгаа. Тэгтэл цаана ингээд Монгол дуу сонсогдоод байгаа байна тийм. Тэгээ эдгээр чинь зураг авахлахаар ийм буддын маск, за тэгээд нэг дамар хонх энтер барьж их зураг авах тийм бай. За ерөнхийдөө Монгол бичгтээ ийм хаяг рекламнуудыг ер нь одоо буулгаж өгч байгаа юм байна л та. Эднэр бол өмнө нь одоо хийгдсэн хаяг реклам байгаа учраас одоохондоо буулгаагүй байгаа. Маань ирчих яг юм. Яга маа. Тогын юурэ. Дог намсан байна да. Энэ ямар үнэтэй? 这是鹿角吗？ Хэд гэнэ үү? 这个怎么卖呢？5中元，你呢？ 500 yuan аа. Яа, ямар муу хатстай. Энийг авахар яадаг вэ тэгээд? 这个有什么用呀？怎么？好久，啊？好久。 архинд юу яа? Нөгөө нэг буугын цусан юу гэдэг. За нөгөө. За хүүхэд байхад Монголд зоригдчихсэн юм уу? Харагдаад байна. Ийм чихэр байна. Ийм алёнка байна. Энийгээрээ салчдаг юм уу? За тийм байна. Шиг саалгатай чихэрнүүд юм. Cigarette candy. За эдгээр чинь бүгд гэхэд бас энэ байна. 8 yuan гэж шүү дээ. 8 yuan-ы Очион. Энэ юу юм? Энэ ямар үнэтэй? 这个那个怎么？能把手咬掉的。这个背上面是画的吗？还是粘的？3D打印上去的。 3D-ээр принтлээ хийсэн юм шүү дээ. Оо бүр үү? Тийм зураагүй. Тэгээд одоо энэ хятадын цахилгаан тээврийн хэрэгсдэг аж сайн хөгжүүлсэн байна. Тэнгуут одоо энэ мопед мотортой мотоцикл ерөөсө сонсогдохгүй байгаа багтаа. Тийм учраас энэ хотын дуу шууган хүртэл их чимээгүй намгүн болсон байна. Одоо хэрвээ эдгээр чи ингээд тэр чигээр моторт байсан бол ерөөсө энэ хавийн дуу шимээ бол ерөөсө дийлдэхгүй байх.
Туу чимээтэй. За нөгөө хотын алдартай метронд сууж үзсэндээ. За 2 метро байна. 4 чиглэлтэй. Баруун зүүн дээшээ доошоо. Өшөө энэ 4 чиглэлтэй ийм метро байна. За метроны бүх тайлбарууд бол монгол бичгээр, хатад бичгээр, англиар ингээд бүх тайлбарууд нь бичигдсэн. Маш ойлгомжтой. Яг одоо дэлхийн стандартыг нийцсэн ийм сайхан метро байгуулсан. Ерөөсөө энэ метро байгуулснараа бүх хотын замын төвчрөлөөр ерөөсөө байхгүй болсон гэж хүмүүс ярьж байна. За ингээд метрон доторх энэ бариул бол морь гэдээс энэ луу юм байлээ. The doors will open on the left side. 人民不堂是 За тэгээ энэ буудлуудаа бол ингээ хөөрхөн Монгол гэрээр дүрслэлсэн. Цаана өвөр монголоор ингээ тайлбар нь явж байгаа. Ерөөсөө маш ойлгомжтой их гоё метро байгуулсан байна. За ингээ метроноос буугаад гараа явхлаар метроны буудлын доор бол үндэсний сүвнэр нөр бэлэг дурсгалын худалдаа байна. За мөн дээрэс нь энүүгээр бол чихэр жимс, за хааруул цагаан эдэний худалдаа. За ингээ цаашаа явангууд нэг урт юм метроноос гарах гэж нэлээд удаан хугацаанд явдаг юм байна. Тэгэнгუთ энэ ингээ дээгүүрээ таазыг ашиглаад, ханыг ашиглаад аквариум хүртэл байгуулсан. За энэ бол том хотын төвд байрлаж байгаа юм том моол байна л да, сүүл баригдсан байна лээ. За энэ моол дотор бол ерөөсөө дэлхийн брэндүүд ерөөсөө бүгд байна. За Uniqlo, Dior, Coach гэдэг юм аа ерөөсөө бүх брэндүүд бол энд байна. За ингээ үндэсний үйлдвэрлэлийн нөгөө цахилгаан машинуудынхаа үзэсгэлэнт доор нь ирсэн. За энэ идэж уух юмуд нь ерөөсөө бүгд дотоодын үйлдвэрийн өөрсдөө хийж байгаа болохоор ерөөсөө маш сайн чанартай юм байна. Starbucks байх жишээ. Хотынхаа яг төвд нь хиймэл нуур байгуулад ийм сайхан бүтээн байгуулалт бол хийсэн юм байна. Энд бол дотоодын ч гэлтгүү энэ өөрсдийнх нь энэ оршин суугчид бол орой болгоо энэгээр ирж салхилж за тэгээд амралт чөлөө цагаа өнгөрүүлдэг ийм сайхан газар байна. За тэгээ ингээд гоё дуу сонсоод гэрэлтэй орчинд за дээгүүр нь орон нутгийн онгоцнууд нь их доогоор нисдэг учраас айгүй гоё тод харагдана. За тэгээ энэ өдрийг ингээд цогцоор нь ингээд харахад бол ерөөсөн маш тийм тааламжтай. Эцэст нь би юу гэж хэлэх гэж байна гэвэл хөхөт бол маш сайхан хөгжижээ л гэж хэлэх гэж байна. За тэгээ энд бол ерөөсөө байхгүй юм байхгүй байна. Хөгжилтэй хотод юу байдаг бол бүх юм байна. Тэгэл Азийн нөгөө бара хот болох нь бол ерөөсөө цаг хугацааны л асуудал болжээ гэж. 这是我的家，哎。我的天堂。